сайтай өдөр байна. Та ингээд нойр ч гүц зэрэг болж байгаа сэгсэрч байгаа юм ажил тоон гарсан. Тэр гайхамшигтай хүн байгаа юм тийм. Үгүй юм уу? Тэр гайхамшигтай хүн таны ажил сууж байна тийм ээ? Амен. Тэр гайхамшигтай. Бидний өдөр болгон жирийн нэг өдөр явуулж байгаа юм шиг болооч үнээр татагдчихгүй гайхамшигтай. Бидний амьдралын нэгэн түүхэн өдөр эргэж байна. Энэ өдрийг та ямар хөө тийм ээ? Зүйлийг бичин үлдээсээ өөрийнхөө амьдралын нэгэн түүхийг өөр хүүхдийнхээ өмнө хайртай хүмүүсийн өмнө ялангуяа Бурхны өмнө та ямар түүхэн өдөр өнгөрөх юмсч байна ээ. За өдөр ахаад харахгүй. Таны одоо өнгөрөөж байгаа цаг үеч болсон юу вэ? Асар их маш онцгой цаг үеч байна. Та энэ асар хүнтэй энэ цаг үеийг энэ гайхамшигтай түүхэн өдрийг юуны төлөө зориулах вэ? Тэр зүйлээр яхаа. Тэгэхээр миний амьдрал, миний хувийн өнгөрөөж байгаа цаг минийх гэж бодож байгаа ч гэсэн үнэндээ нэгэн өдрийг би өнгөрөөгөө нэг цагийг өнгөрөөнө гэдэг яаж өнгөрөөгөө гэдгээр бидний маш чухал юм аа. Учир нь бид нар хаашаа чиглэж байгаа? Төгсгөл рүү чиглэж байна гэх тийм ээ. Хувь хүний амьдралын хувьд ч гэсэн төгсгөл нөгөөдөр ирэн тийм ээ. Мөн бидний хүн төрөлхтний амьдралын хувьд ч гэсэн төгсгөл нөгөөдөр ирнэ гэдгийг бид санах хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр бидний амьдрал жирийн биш өдөр байна. Бидний олсон эрхчлээгөө олсон, томгоолсон үнхээр түүхэн гайхамшигтай өнөдөр бид нар хамтдаа Бурхны өмнө үнэхээр мөрийг өргөөр хамт ингээд нэг газар сууж байгаасаа маш баяртай байна. Өнөөдөр онцгойлон Бурхан та бидэнд өгсөн тэр гайхалтай мөнхийн амийн үгсийн төлөө хамтдаа залбираа Библийн үгийг харцгаая, залбирцгаая. Бурхан аав минь тандаа бүх зүйлсийн төлөө бид магтаалыг өргөж, тань талархаж, таны өмнө бүх хүндэтгэлийг энэ цагт өргөж байна. Сүрж авсантай, яруу алдартай, аимшигтай, агуу Бурхан, мөнхийн эзэн таны өмнө бидний байдал ямар өчүүхэн, сул дорой, гин нүгэлтэй байлээ. Хэдий тийм боловч та бидний үргэлж хайраараа хандаж, үргэлж бидний байгаагаар нь хүлээн авч бидний авралын төлөө өөрийнхөө Есүс Христийг илгээж өгсөн тандаа талархаж байна. Онцгойлон энэ өдөр бидний үндэсний Монгол орн маань эрх чөлөөгөө олж тусгаар давтналаа олсон гайхалтай түүхэн өдөр. Бид нар эзэн Есүс Христийн нэрийг дуудан танд талархах хүндэтгэл магтаалыг өргөн. Хүндэтгэл мөргөл өргөө зовсон. Ус үндэснээ таны моторд өргөн. Таны мөнхийн үнэн ариун үгээр амьдралдаа улс орныхоо чиглүүлгийн төлөө залбирэн бууж үгийг хүсэж байна. Эзэн аав одоо бидний зүрсгэл та үгийг хэлж өгөөч. Эзэн энэ цагийг эхлэхээс дуусгуул таны моторд ариунсан эзэн бид нарт гайхамшигтай ивэлийг өгөөч юм. Есүсийн нэрээр залбирэн бууж байна. Амен. За өнөөдөр бүгдээрээ шинэ гэрээ номноос хамтдаа 1-р Тимот номын 6-р бүлгийн 1-р эшлээс эхэллээ. 6-р эшлээс 19-р эшлийг хамт уншсан байгаа. Та бүхний өмнө Библи нээлттэй байна уу? Энэ үг бол Есүс итгэдэг хүн болгоны амьдралдаа баримталдаг маш чухал үг. Маш сайн тийм ээ. Тэр амьдралдаа мартаж болохгүй хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал суурь үг байгаа. Дахин өнөөдөр эзэн бид нарт онцгой үгээр имэйлийг та бүхэнд өгөх байна гэж хэлж байна. За энэ үгээр дамжуулан мөнх амиас зур, мөнх амийг зур, мөнх амиас зураа гэдэг сэдвээр эзний үгээр хамтдаа. За тэгэхээр бид хараас нэг асуулт асууя. Та шатаар буухтаа шатны барилаас барьдаг уу? За барьдаг гэдэг хүмүүс гараад байна. Би шатаар буухтаа шатны барилаас заавал барьдаг. Заавал барьдаг гэсэн хүмүүс гараад байна. За ер нь 3-1 нь үү те? Бүрэх гараад заавал барьдаг. Ер нь яаж гүйж авах үедээ барьдаг гэсэн гараад байна. Гүйж авахтаа ч барьдаг. Нэг гүйж байгаа хүн нэг барьсан. Яаж гүйсэж барьдаг хүмүүс? Ер шатны барилаас би барьдаг. За тэгэхээр энэ юу бид нар зүгээр энгийн амьдрал тохиолддог зүйл болооч энэгээр дамжуулан бид нар юу вэ? Та эдэн настай гэдгийг бид мэдэж байна тийм. Яараа гүйж ирсэн шатны барилаас барьж байгаа хүн юм бэ? Настай хүн байна тийм. Яарсан үедээ шатны барилаас барьж гүйж байгаа хүн юм бэ? Болгоомжтой хүн байна. Нэг өсөндөө бид нарын зан чанарыг мэдэж байна. Яарсан ч яараа гүйж ирсэн шатны барилаас барьдаг хүн юу вэ? Залуу хүн байна гэсэн. Тэгээд тэр залуу хүн яаж буухын сонир биш тийм.
Одоо ингэж уулгаж буух уу, алхаж буух уу, ингэж харьяаж буух уу, эсвэл өнгөрч буух уу тэр өөрийнх нь дуур болно тийм. За тэгэхээр бид нар энэ юуг ярьж байгаа гэхээр бидний амьдрал энэ хүн яагаад барилаас барьж байна? Унахгүй тул. Нэг юмнаас зурж байна гэсэн тийм. Унахгүй тул. Бид нар амьдралдаа бас унахгүй тул миний амьдралыг баталгаатай болгохын тулд янз бүрийн юмнаас яадаг вэ? Миний амьдралын баталгааг хийхийг хүсдэг тийм ээ. Зурдаг байгаа. Би ямар нэгэн асуудал гинтийн зүйл тохиолдоход унахгүй тулд миний амьдрал тийм ээ. Унахгүй тул тулах зүйл, зурх зүйл надад заавал байх ёстой гэж боддог. Тийм учраас бид нар амьдралдаа үнэхээр бат суур зүйлийг тийм ямар нэгэн зүйлийг хийе. Ялангуяа ганцхан хөдөлгөж гисэн тийм ээ. Энэ хөдөлгөлтийн эсрэг бид нар бат суурьтай орон гэх юм байшин байлга авдаг. Янз бүрийн тийм аргаар хийж байгаа. Тэгвэл Библиэлд ч гэсэн энэ унахгүй бат бүх энэ зүйлийн тухай Библиэлд бас гардаг. Тэгэхээр Есүс Матай номон дээр юу хэлсэн бэ гэхээр хадам суурин дээр байшингаа барьж байгаа хүн бол хинбэ гэж хэлсэн бэ гэхээр мэрэгэн хүн юм аа. Тэр хадам суурин дээр байшингаа барьж байгаа хүн мэрэгэн хүн харин элсэн дээр зүгээр суурьгүй байшин барьж байгаа хүн бол мөнхөгүй юм аа гэж хэлсэн. Тэр Есүсийн хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр бидний амьдрал бат өдгөөнгүй тийм ээ. Ямар ч нөхцөл шуурга шуурна уу, бороо орно уу, үер болно уу? Энийг бид нар байгалийн зүйлээр ойлгож болох ч гэсэн амьдралын асуудал тийм ээ. Шуурж байгаа мэт амьдралын бүх хэцүү асуудлууд намайг зохиход эсвэл надаас шалтгааллахгүйгээр миний эргэн тойрны янз бүрийн нөхцөл байдал тийм ээ. Уус орны эдийн засгийн хувьд ингээд дайнд ажин болох ч юм уу, газар үзлэх ч юм уу. Би бодоогүй, би төсөөлгүй юм янз бүрийн зүйл юу ч болсон байсан миний амьдрал хизээч ганхахгүй, хизээч унахгүй, сүрхгүй, гусахгүй, явахгүй бат ба. Тэр аргыг эзэн Библиэлд биднэрт яагаад аваад зааж өгөөд байна. За тэгвэл би эргээд танаас ахаад асууя. Таны амьдрал бат бөх үү? Амен. Амен гэж хэлсэн. Биш гэж одоо эргэлсэн тийм. Тийм учраас солонгосод аюу олон юутай даатгалтай. Шүдний даатгал, эрүүл мэндийн даатгал, галын даатгал, нэг хамтрын даатгал, амь насны даатгал тийм. Маш олон даатгал. Яа зүрийн болох учраас миний амьдрал унахгүй тул би энэ даатгалуудаас яг зурцсан юм. Яг олон даатгал гэсэн юмнаас зурцсан юм. Тэр даатгалгүй бол нэг үсэн сүрнэ гэж бодож шүү дээ. Даатгах юм бол сүрний төрөнгөө болно. Хатар тусах юм бол янз бүрийн асуудал болох юм бол гинтийн зүйл болно. Тэр учраас хүмүүс даатгал хийдэг. Тэгээ би эргүүлээ та бүхнээс асууад та өөрөө бодоод үзээрэй. Миний амьдрал хэр зэрэг баталгаатай вэ? Тэгээд баталгаатай бол би юу өөрийнхөө амьдралын баталгаа болж зурсан бэ? Тэр бодох хэрэгтэй. Тэгэхээр Есүсийн хэлээд байгаа хадам суур буюу байшингаа хадам суур мэт бат бүх байшин гэдэг чинь миний амьдралыг яриад байсан. Миний амьдралыг хадам суур мэт бат бүх суурин дээр босгон байгуулж байгаа тэр мэрэгэн хүн юм бэ гэхээр Бурхны үгэн дээр амьдралаа суйрлуулсан Бурхны үгнээс зурж байгаа тэр хүнийг мэрэгэн хүн гэж хэлдэг. Амен. Тэр одоо бид нар бодохдоо янз бүрийн юмнаас би зуураад янз бүрийн юмныг би амьдралын баталгаа болгоод бодож байгаа шүү дээ. Харин Библиэлд Бурхан биднэрт хайртай учраас юу хэлдэг вэ? Шулуун ярьдаг гэж. Мэрэгэн хүн бэ? Бурхны үгэн дээр буюу Библийн үгэн дээр буюу Есүс Христ танд хэлсэн тэр үгэнд итгэж тэр үгнээс зуурахыг тэр үгэн дээр амьдралаа нэг ёсондоо Бурхны итгэлээр амьдралаа босгон байгуулж байгаа суурь тавьсан хүмүүсийн амьдрал юу ч их зогсон бат бөх байх болно. Тэр эзнээс зурсан хүн Библийн үг буюу тэр авралаас зурсан хүн Есүс Христээс зурсан хүн бол ямар нэгэн баталгаатай амьдрал нь тийм ээ бат суурин дээр баригдсан хүн байна. Еврей номон дээр нэг үг байна. Энэ үг бол сонсон хүн болгоны ингээд үс босгоортой үг гэдэг. Яг л эцсийн өдөр Бурхан энэ дэлхийг дахин сэгсрэх болно. Бид хүнжээс сэгсэрсэн юм тийм ээ? Кафе сэгсэрч үзсэн болохоос ш дэлхийг сэгсэрнэ гэдэг бол Бурханы хийх ажил тийм ээ? Тэгэхээр бид нар юм сэгсрэхдээ яг сэгсэрдэг үлээ? Юм хэрэггүй юм унаах гэсэн. Огийн унаах гэсэн. Бурхан энэ дэлхий дээр өөрхийн хайранд өөрхөн тийм ээ? Аврал итгэж ирж найдаж түүнээс зураагүй бүхэл юм нүгэл бузар муу унгаахын тулд энэ дэлхийг яг сэгсрэх болно. За тэгвэл дэлхийг сэгсрэхлээр даатгалууд өдөрөө хандлаа унах шүү дээ. Та нарын нүдэнд ямар зураг төсөөлж гэж байгааг ойлгож байна.
мөнхийн зүйлсээс нүдэнд харагдахгүй боловч тэр мөнхийн зүйлсээс Бурханаас, Бурханы үгнээс, танд өгсөн амлалтын үгнээс, танд өгсөн авралаас Есүс Христос зурсан хүн яах вэ? Хэд зөксөрсөн ч энийгээ зогсож байна. Амен. За тэр зургийн үгээр бодоод үгээр зөксөрсөн чи пастор болж гай болно шүү дээ. Тийм учраас би өөрөө ч гэсэн яах вэ? Насан туршдаа Есүсний үгнээс зурж энэ итгэлийг яах вэ? Анх юм шиг, шин юм шиг, халуун юм шиг тийм Есүсний үгнээс зурж тэр мөнх амьнаас зурх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Тэгэхээр бид нар төсөөлөөгүй ямар нэгэн асуудал зайлшгүй гинт ирдэгтэй адилхан. Энэ зайлшгүй нэг өдөр ирнэ гэдэгтэй адилхан тийм ээ. Бидний төсөөл ирнэ гэдэгтэй адилхан. Есүс энэ болох өдрийг тодорхой мэдж байгаа учраас бид нарт хайртай учраас яг үгээр энийг сануулад байна. Та нар бат бөх сүрийг тайраа, та нар мөнхийн бат бөх зүйлээс зураарай. Яг л энэ өдөр зайлшгүй таны өмнө ирэх болно. Бид түрүү хэлсэн тийм ээ. Цаг хугацаа өдөр түүх өдөр шүү. Давтагдахгүй өдөр шүү. Онцгой өдөр шүү. Харин та энэ өдрийг яаж өнгөрөөх вэ гэдгийг бодоорой гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр бид нар амьдрал маань хаашаа явж байгаа гэхээр төгсгөл рүү чиглээ явж байгаа гэдэг нь хэрэгтэй. Амен. Амен. Миний хувийн хувьд миний амьдрал төгсгөл рүүгээ арай гэсэн. Одоо би хоёртойг үйл явж ирсэн, 30-тайг үйл явж ирсэн төгсгөл рүү. Мөн хүн төрөлхтөн тэр чигээрээ Бурхны бүтээсэн тэр бүтээлүүд эзэн Есүс Христ тэр аврагчийг хоёр дахь удаа ярих тэр шүүлтийн өдөр буюу дэлхийн төгсгөлийн өдөрлөө бид нар чиглэн явж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас эзэн өнөөдөр сануулж байгаа зүйл нь мөнх амьнаас зураа. Та нар нүдэнд харагдах тийм ээ. Тэр зүйлсээс амьдралын баталгаа болж бүү зураарай. Нүдэнд харагдахгүй ч гэсэн Бурхан танд хайртай учраас аль хэдийн тийм ээ өөрөө илрүүлж өгсөн тэр мөнх амьд, мөнх авралын мөнхийн үгсээс та нар Есүс Христос зураарай гэж хэлж байна. Тэгэхээр ингэж зурхын тулд саад болдог нэг зүйл байгаа. Бурхан харагдахгүй бас би Библийн үгийг уншаагүй би бас Есүс Христэд итгэдэггүй. Тэгэхээр надад та эзний Есүсийн тухай ярьсан ч гэсэн би Есүс яаж зурхаа мэдэхгүй байна. Мөнх амьнаас яаж зурхаа мэдэхгүй байна. Надад харагдаж байгаа баталгаатай юм юу вэ? Мөнх байна, хөрөнгө байна, эд хөрөнгө байна гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар энийг Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр 6-аас 10 дугаар ишлэгийг хамтдаа харцгаая. Харин этгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцид юу ч яасан гэнэ үү? Авчраагүй. Та ихэд эрэхтэй баахан бариад ирсэн. За. Бид нар энэ дэлхийд эрэхтэй ертөнцид юу ч авчраагүй мөн яа гэнэ үү? Юу ч авч гарч чадахгүй. Хэрв тийм учраас хэрв хоол хүнс уцас хүнээр байвал эдгээрээ сэтгэл хангалуун байх болно. 9 харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлаг ба урих зүсэн бүрийн мунхаг хог хөнөөлтөй хүсэл ундаг. Эдгээр нь хүмүүсийг өгөөрөл ба сүрэл живүүлдэг. За 10-ын дээр харъя. Учир нь мөнгөн дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдөө сүлжээ. За эхний энэ хэсгэн дээр юу гэж хэлэх вэ гэхээр Бурхан биднээс хэлэхдээ мөнх амьд зур харин чи эд хөрөнгөнд бүх найдаа. Яг л мөнх гэдэг эд хөрөнгө гэдэг зүйл юу вэ? Нүдэнд хичнээн харагдаг сайн сайхан зүйл боловч байж байгаа яг байхгүй болчтой. Байхгүй байж би болдог зүйлээ. Бид нар одоо яг энэ цагт хамгийн сайхнаараа уцалсан ч байж болно, эсвэл зүгээр ирсэн ч байж болно. За тэгвэл гадаа годамжинд тийм ээ хэдэн сар жилээр гэр оронгүй, усанд ороогүй, гуйлахчтай команда мөнгөгүй хүнийг нэг баян хүн дагуулж авчираад усанд ороодоо хурцмслөөд таны дансанд хэдэн жил хураасан мөнгнөөс илүү мөнгө өгчүүл энэ хүн яах вэ? Огт өөр хүн болно шүү дээ. Тэгжээсээ нөгөө хүн чинь гит мөнгөтэй олонгуудаа нөгөө өгсөн мөнгийг тийм ээ тэр чигээр нь хэдэн хугацааны дотор хайчих юм бол дахиад боломжтой гарна гэсэн үг. Тэгээ энэ хүний амьдрал юунд дээр шалтгаалж байгаа вэ? Мөнгөн дээр шалтгаалж байгаа юу? Үгүй гэсэн. Мөнгө эд хөрөнгө яах вэ? Бидний амьдралын өндөр тутмын хэрэгцээ мөн боловч тэрэн дээр бидний амьдрал тогтдог юм шиг. Тэр хүний амьдрал хэн тогтох вэ? Бурхан хариалт өгдөг. Тэр хүний амьдралыг бид мөнгөөр өөрчилж болох ч гэсэн мөнгө бол бидний амьдралын гол шалтгаан, бидний тогтоох зүйл биш ээ. Тэр хамгийн гол асуудал нь юу гэж хэлж байгаа гэхээр Паул гэж энэ тийм ээ удирдагч энэ элч хүн юу гэж хэлсэн бэ гэхээр мөнгийг энэ ишлэлээр ерөөсө буруу гэж ерөөсө яриаггүй тийм. Гол үгнүүдийн бүгдээрээ олоод харъя заа. Асуудал болж байгаа үг нь юу вэ гэхээр
баяжих хүсэлтэй хүн уруу татлалд орно. За дараагийн үг нь юу вэ гэхээр мөнгө дурлах хүн буюу мөнгийг хайрладаг хүн. За тэгээд дараагийн үгэн дээр юу гэж байна? Шунсан хүн. Тэгээ мөнгө буюу эд хөрөнгө маань буруу муу зүйл биш тийм ээ. Бурхан биднийг эд хөрөнгөтэй баян тансаг хандлан байгаасаа гэж хүсдэг. Амен. Бурхан та нарт дааш давсгүй хэмжээгээр өгнө. Амен. Ингээд амен гэж дуудах хэрэгтэй байна. Бурхан таныг хайж байлгахтал өгөх болно. Амен. Үнэхээр таны төсөөлөөгүй гайхамшигтай таны агуу зүйлсүүдээр таныг дүүргэн өрөөх болно. Амен. Та саваа бэлдээрэй. Амен. Яг тэр хүн саваа бэлдсэн хэмжээгээр авна шүү дээ. Бурхан танд хэлж байна. Тэр сав чи юу вэ? Итгэл юм аа. Амен. Амен. Саваа бэлдээрэй гэсэн чинь сав очроогүй таны гар дээгүү аман дээгүү тэгээд амсаар гарах юм байна шүү дээ. Тэр ивэдэг. Тэр учраас бид нар саваа бэлдэх буюу итгэлээ бэлдэж ирээрэй гэсэн. Тэгвэл Бурхан таныг яг сайн зүйлсээр дүүргэн бэлгаагаад талиагаад шагнах болно. Амен. За тэгэхээр Бурхан бид нарыг юугаар хүсдэг? Яахыг хүсдэг вэ? Баян байхыг хүсдэг, хандлуун байхыг хүсдэг, босгож ирэхийг хүсдэг, хүчтэй байхыг хүсдэг. Асуудал нь хэнд байгаа гэхээр бидний энэ нүгэлтэй сул дорой сэтгэл байна. Бид нар энэ бүх эд хөрөнгийг Бурханаас илүү тавьж, би энэ эд хөрөнгөнд тийм ээ амьдралаа найдвараа тавьчих юм бол биш болно. Тэгээд дээрэс нь би энэ бүх зүйл одоо шуунж эхлэх юм бол миний амьдралын гол хараа, миний хамаг хүч, чадал бүх зүйлийг энэ мөнгө эд хөрөнгөний төлөө би хараагаа чиглүүлэх юм бол хинээс хараа олдох вэ? Бурханаас хараа олдох. Миний амьдралын найдварыг би энэ төр байж байгаа алга болчих мөнгөн дээр тавьчих юм бол Бурхан юу гэж хэлдэг? Бурхан нэгт байстай. Бурхан миний амьдралд энэ бүх зүйлийг өгсөн байдаг. Бид нар энэ зүйл дээр амьдралыг хараа, бүх найдварыг тавих нь түүний хүсэл биш учраас асуудал байна. Тэгэхээр эд хөрөнгөнд бүү найдаа гэдэг хамгийн чухал зүйл нь юу гэхээр энэ эд хөрөнгө юу вэ? Төр зураг юм аа. Асуудал нь бидний зүрх сэтгэл байна. Мөнгийг хайрладаг, мөнгөнд шуундаг. Өөр юу гэж үчлээ? 2 3 үг байсан шүү дээ. Баяжих хүсэлтэй. Библиэд нэг сонин үг байдаг тийм. Эд мөнгөний араас бид хүсээд баяжаал тэмүүлээд авах юм бол яадаг гэдэг? Далавч ургаа нисээ явцдаг юм хөөе тамлээ. Баш чадахгүй нэрс тийм. Номлогчийн өгнөд хоосноос хоосон сахины араас гүйцэтгэхтэй адилхан гэдэг шиг тийм. Өөрөөр энд очиж аваад тэгээд тэнд очиж аваад тэгээд нисээ лээсэн чинь яг нөгөөд чинь бас надаас ингээд зугтаагаад нисээ авах нь гэсэн. Осол авцсан юм шиг мөрчлөө ингээд атгахтай гарын салбаагаар уурсдаг. Эстэй адилхан тийм. Устай адилхан. Эд хөрөнгөнд шунах, эд хөрөнгөний араас явах тийм ээ. Эд хөрөнгийг хайрлах тэр сэтгэл асуудал байна гэдэг Бурхан биднэрт хэлж байгаа байхгүй. Тэгэхээр чиний амьдралын гол зүйл юунаас зургсан бэ? Чамд мөнхийн амийг өгдөг, чамд энэ бүх эд хөрөнгийг бэлгааж дүүргэж өгөх, амьдралын их сурвалж болсон таны аавч Бурханд яах вэ? Найдвараа тавиад түүний үгэнд итгээд, түүний эдгэрсэн Есүс Христээс та бүхэн яах вэ? Зураарай гэж хэлж байна. Амен. Тэгвэл Бурхан яах вэ? Таны хувьд амьдрал байж байгаа байхгүй байж болно, байхгүй байж байгаа байж болно. Тэр бүх зүйлийг хэн хариуцсан танд өгөх вэ гэхээр эзэн Бурхан хангах болно. Амен. Тэгээ өнөөдөр ахтуусаад бид нар бүгдээ хүний газар амьдралаа дэвшүүлээд ямар нэгэн байдлаар дээш гарах гэж бодож байгаа шүү дээ. Таны өнөөдөр хураасны 30 60 100 дахин өснө үү? Үнэхээр баян тансаг, үнэхээр гайхамшигтай болгож чадах Бурхан байна. Амен. Тэр цаг хизээ ирэх вэ гэдгийг юунаас шалтгаалж байна? Бидний зүрх сэтгэлээс марнаа. Та эхлээд юунаас зурх хэрэгтэй? Мөнхийн амийг зурх хэрэгтэй. Мөнхийн амийг зурх хэрэгтэй. Амен. Эд хөрөнгө бол үнэхээр бидний зөвхөн хэрэгцээ бөгөөд эд хөрөнгөтэй баян байх нь Бурханы хүслээ гэж бид хэлсэн тийм ээ. Асуудал нь бидний зүрх сэтгэл дорой хэн нүгэлтэй тэр шуналтай хүсэл зүрх сэтгэл байна. Тийм учраас 2-р нь 11-ээс 12-р эшлэгийг харъя бид нар. Эд хөрөнгөнөөс зурх биш мөн хамнаас зурцгаая. 11-ийг хамт уншия. Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугтаа. Юунаас зугт гэж байгаа гэхээр эд хөрөнгөнөөс зугтаа гэж байгаа биш тийм ээ. Эд хөрөнгөн шунах сэтгэлээс, мөнгийг хайрлах сэтгэлээс, баяжих сэтгэлээс танаа чөлөөтэй байгаарэ гэсэн. Яагаад Бурхан таныг хандлуун болгоно. Та нэгэнд мөн хамнаас зурж Есүс
мэрэгжилд орж ирсэн бол та үнэхээр гайхамшигтай сонио цатгалан хүн болно. Амен. Цатгалан хүн байх болно. За тэгвэл та энэ бүх зүйлсээс Бурхны хүн чи энэ бүдээс зугтаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ яах хэрэгтэй вэ? Зөвхт байдаг, итгэл сүсэг, итгэл хайр, төвчээр ба дөлгөөн зан мөшгөө. Итгэлийн сайн тэмцлэр тэмц мөн хамиг зураа. Чи үүнд дуудагдсан. Бид нар мөнгөний төлөө дуудагдсан биш, эд хөрөнгөний төлөө дуудагдсан биш. Бид нар мөн хамиг авахын төлөө, аврагдахын төлөө Бурхны өмнө дуудагдсан хүмүүс юм аа. Тэгэхээр чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүгдэд амь өгөгч Бурхан Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн. Есүс Христийн өмнө би чам тушааж байна. Мөн хамиг зураа гэж тушааж байна. За өргөжлүүлээд Есүсийн өмнө би чам тушааж байна. Бидний эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдалгүй өөрсгөө захиарай. Бурхны үгийг сахихын төлөө хүчээ тийм ээ зориул. Тэр мөн ханаас зуухын төлөө хүчээ анхаарлаар тавиарай гэсэн үг байна тийм ээ. Бидний анхаарал бидний бүх хүч юу руу одоо хандсан байгаа вэ? Одоо бол хэлэлтгүй мэдчихэж байгаа шүү дээ. За 2 жил үрийгээ дайртаа болсон. Одоо нэг юм ундаг юмтай болж тэрлээ зүгээр. Одоо айцын тооцсон маш бүх анхаарал бол тийш л явцсан маа тийм. Байраа тооцох хэрэгтэй, унаагаа тооцох хэрэгтэй, өр хүүхдийнхээ сургуулийг тооцох хэрэгтэй, дээрээс нь хормын зардал тооцох хэрэгтэй. Тэг хөгшин болоод ихнэр нөхөр хоёр нэг сайхан байр болоод амартай амьдарч тэр юмаа бодох хэрэгтэй. Тэгээ явжсэн чинь бэлхийс гисэрчүүд яах вэ? Oh my. Тийм учраас орчин яах хэрэгтэй? Нэг номерт мөнгө хамаас зурх хэрэгтэй. Амен. Амен. Тэгээд дараа нь Бурхан аяндаа яа гэсэн бэ? Тань байр өгөх. Тэгэхээр байр өгөх чигээ суух юм биш тийм ээ. Бурхан миний зүтгэлийг яах вэ? Өрөөх болно. Та хангалттай байр өгөх, та хангалттай оноо өгөх, та хангалттай бүх юм хангалттай болно. Амен. Амен. Энд итгэж байна уу? Амен. За би дахиад хэлсэн шүү дээ. Та нарт байраа хоёр байраа авсаад юм аа ингээд явж дэлхийс өсөрчнэ гэсэн шүү дээ. Би тэр цагийг мэдгүй, та тэр цагийг мэдгүй. Харин би амжилтаа та нарт хэлж шүү дээ. Над шиг төрүүлээ мөн хамс зурч. Тэгээ одоо дараагийнх ямар явж байна гэсэн тийм. Бурхан таны байрыг ханган, таны юмар ханган, таны юмар ханган, таны юмар ханган таныг яах вэ? Босгож ирэх болно. Амен. Та итгэж байна уу? Энэ зүйл таны амьдрал зайлшгүй байх болно. Би бол дэс дараалал нь буруу явж байна. Товчоо бид нар буруу дамжлах юм бол юу болох вэ? Ийм болно тийм. Тэрнтэй адилхан амьдралын жинхэнэ зааврыг, жинхэнэ дистракийг бид нар зөв хийх хэрэгтэй гэдгийг би биднэрт хэлээд байгаа юм. Та ихэд аврагч. Эхлээд таны сүнс баталгаатай болчих. Та мөн хамаас зурч. Тэрний дараа өөрийнхөө өдөр тутмын амьдралын төлөө энэ газар дэлхий дээр амьдрах хэрэгцээний төлөө Бурхны өг мэрэгэн ухаанаар тэр чадварыг, тэр боломжийг ашиглаад хийгээрэй. Амен. Амен. За энэ бол олон энэ дэлхий дээр байгаа тэр олон нөгөө даатгалууд байгаа шүү дээ. Даатгалуудыг хийгээгүй байсан ч гэсэн хамгийн түрүүнд хийх чухал даатгал юм аа. Амен. За үргэлжлүүлээ бид нар саний ишлэлээр уншсан. Эзэн биднэрт үгийг өгсөн. Мөн хамиг зураа гэж хэлсэн. Нүдэнд харагдах бүх юм ах дүүсээ төр зурын гэдгийг та бүү мартаарай. Мөнхийн юм болгон юу вэ? Сүнслэг юм. Бид нар нүдэнд харагдах энэ бүх зүйлийг төр зүрэг гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа бидний өнөөдөр чухалчлан хайж байгаа эд хөрөнгө мөнгө төгрөг бол байгаа байхгүй бол алуу болно. Харин Есүс Христээр дамжуулан Бурхны та бидэнд өгсөн мөн хам бол үүрд мөнхийн юм аа. Та итгэсэн тэр өдрөө энэ мөн хамыг өөртөө баталгаажуулан авах болно. Бурхан таны өгсөний чинь дараа би мөнхийн амьдрал үед яваач чанд өгөө гэж хэлээгүй. Та тэр мөн хамыг энэ газар дэлхий дээр амьдрал дээр тийм ээ эдлэх болно. Тэгээ хожим бид нар тэр мөн хамын амьдрал гэсэн хүлээн авах болно. Эний баталгааны үйлдэл Бурхан таны артаас байж Бурхан тантай хамтаа хогод Бурхан энэ бүх зүйлээр танд амар тайвныг мөнх амьдралын баталгаа болсон тэр баяр хөөргийг өгнө. За энэ баяр хөөр юунаас тийм ээ онцгой байдаг. Та байр авсан ч, та машин авсан ч, та амжилтанд хүрсэн ч гэсэн олж чадахгүй тэр баяр хөөр, тэр амар амгаланг мөнх амнаас зурсан хүмүүсийн зүр
яасан? Яагаад цацсан? Шууд хэлэх юм бол деважинг авсан хүмүүс байхгүй. Деважинг бид нар Библиэр уншсан шүү дээ. Тэр юм шижир алтар гэж. Тунгалаг алтар. Тэнд чинь бүр амар апарттэй. Апарт нь юу алтар хийсэн зам засмал нь бүгдээр мөн хаймыг авсан баталгаатай сэгсэрч мэгсэрч гэсэн чинь аашааж унахгүй тийм. Тийм баталгаа авсан хүмүүс айхгүй нэг аврагдсан хүмүүс цатгалан байх болно. Дүүр байх болно. Амен. Бид нар айх аюулгүй байх болно. Баталгаатай байх болно. Амен. Амен. Энэ сууж байгаа өнөөдөр энэ үгийг сонссон хүмүүс түүхэн үйл явдал болж байна. Та яасан бэ? Эзний үг мөн хаймаас зүрээд зуураа тэр цатгалан хүмүүс болоорой гэж хүсэж байна. Амен. Таны цалин ингэж өсч болно, ингэж унж болно, ингэж босч болно тийм үү? Харин та тэр нэг санаа зовъя. Та цадцсан учраас. Бурхан таныг аль хэзээний мөн хаймыг өгөөд цадгсан учраас юм аа. За. Тэгэхээр төгсгөлд нь бид нар бас нэг чухал зүйлийг харцгаая. 17-аас 19 дээр ишлэгийг харъя. 17-аас 19. За, тийм учраас ах дүүсээ. Хэрвээ та хэзээний хөрөнгөтэй нэр анхаартай байр суурьтай болсон бол бие бүд тоогоор өөрийнхөө эд хөрөнгөнд бүү найдаж Бурханд итгэл Бурханы өгсөн хайраас бүү эргээрээ. Яагаад чи даруй бай. Бие бүү тоо. Эд хөрөнгөний тодорхойгүй байж бүү найд. Харин бидний энэ их чухал үг байна. Харин надад мөнгө байхгүй байсан ч гэсэн үргэлж бид нарыг баясгах бүхнээр ариун хангавч Бурханд найдаа. Амен. Та эд хөрөнгөний тийм найдваргүй зүйл бүү найд. Бие бүү тоо. Сургууль сурчлаа, мөнгө олчлоо, байр тийм ээ нийгэмд тодорхой байр суурь, албан тушаалт болчлоо гэд хажуугаар үгүй яваад гэж болохгүй нэрсэн юм. Жооныханд бол мөнхийн жооных байх юм шүү дээ. Та нарын дотроос баяжууд гарчаад намайг бүү мартаарай. Компани дараа маар тийм одоо улсын том хүмүүс гарчаад том битгий яриарэ. Би тэгж хэлжсэн. Та бие бүү тоо. Яг энэ бүх зүйл албан тушаал, нийт гүн энэ бүх зүйл их хөрөг тодорхой зүйл биш ээ. Мөнхийн юм биш. Харин та нар юунд найдагсан бэ? Харин бидний баясгах бүхнээр ариун хангаж. Бидний сэтгэлийг баясгах бүхнээр ариун хангадаг Бурхан найдаа. Амен. За, тэгээд энэ үеийн баячуудад тэгээд тушаагаарай гэж. Тэгэхээр энэ Тимотийн үйлчилжсэн цуглаанд их баян хүмүүс их байсан байх шүү дээ. Баян итгэгч нар байсан. Цуглаан дотор ярьж байгаа асуудал аахгүй. Зүгээр гадаа байгаа баячуудыг яриаггүй шүү дээ. Итгэгч эд хөрөнгөтэй баян хүмүүс ярьж байгаа. Та нар битгий бие тоогоорой. Харин Бурхан та нарын бүх зүйлээр таны сэтгэлийг баярлан хөөргөдөг зүйлээр ариун хангадаг Бурхан та нар төгсгөл хүртэл найдвараа тавиад. Харин одооны гой заавар өгнө. Харин та нар энэ эд хөрөнгөөрөө юу хийгсэн бэ? 18. Сайныг үйлдэх. Тэр сайн зүйл нь юу юм бэ? Сайн үсээрээ баян байж, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй бай. Тэгээд энэ зүйлийг та нар хийснээрээ ирээдүйн төлөө өөртөө сайн суурь тавьж ертөнцийг хурааснараа жинхэнэ амиас зур болно. Амен. Түрүү хэлсэн Есүс Христэд итгээд Бурханы өгсөн мөн танаас зурсан хүмүүс цатгалан болно гэж хэлсэн. Бурхан таныг өрөөгөө таяд баялагтай, мөнгөтэй, чадaltaй, боловсралтай, байр суурьтай, албан тушаалтай болсон үедээ бие бүү тоогоорой. Үргэлж таныг сайн зүйлээр хангадаг эзэнт найдвараа тавиад таны сэтгэлийг баясгаж баяр хөөргийг өгдөг Бурхан найдвараа тавиад харин ирсэн энэ үр бие төрөнгөөрөө та сайн үсэд зориулан өглөгч байгаарай. Тэгээд зогсохгүй энэ өглөгөө тийм энэ сайн зүйлсийг өгөөд эзэн Есүс Христтэй адилхан ядуу доод хүмүүсийг марталгүй энэ ганцхан дэлхий дээр танд өгөгдсөн энэ төрөнгөөрөө дамжуулан та тэнгэрт энэ төрөнгийг хураарай. Амен. Тэгэхээр тэнгэрт энэ төрөнг баялагийг хураахын тулд яах вэ? Бид нар сайн үсийг өгөх хэрэгтэй. Өнөөдөр бас нэг онцгой өдөр юм байна. Өгөх өдөр байна. Та тоглолт үзэж байгаа гэсэн тэр зүйлээр дамжуулан та сайн үс нэгдэж оролцож тэнгэрт баялагийг хурааж байна. Амен. Тэнгэрт баялагийг хурааж байна. Библиэр Матай номон дээр хэлсэн ба газар дээр их хөрөнгө хураахлаа тэрийг хин иддэг гэсэн байна. За өт торхой бай гэдэг нь одоо дансан хийж байгаа юм чи хин идэх үү? Өт торхой мэдхийн идэх үү? Хүүхдүүд идэх шүү дээ. Ээж би тийм юм байна, ийм юм байна, ийшээ нэг. Газар дэлхий дээр их хөрөнгөний өт торхой иддэг шиг идчих хүн зөндөө байгаа шээ. Харин тэнгэр тураас нэг хин идэх вэ? Хин идэх үү?
байдлыг хэн идэх вэ? Хинч идэхгүй. Тэр таны дараа юу мөнхийн авдаг байх болно. Amen. Тэрүүгээр та тэрүүгээр би их мөнхийн уусад хураасан гэж хэлэхгүй шээ. Тэр чинь таны өмнө гэрчлэл болох. Таны алдарчин болох. Таны яруу алдарчин байх. Тэгэхээр мөнхийн уус руу явдаг дансыг танах зааж өгөө. Сайн үсээ. Ачаад хэлсэн тийм. Сайн үс өглөг юм байна. Эцэг Есүс Христ энэ дэлхий дээр сайн мэдээ тараасан, дагалдагч нартай Бурхны үгийг заасан, бас нэг хамгийн чухал үйлчлэл нь юу байсан гэдэг хүмүүсийг эдгээсэн буюу тэр хүмүүсийн хэрэгцээг хангасан байна. Чи Есүс итгээрэй, чи Бурханд итгээрэй. Таны Бурхан аварнаа. Та Есүс Христ таны гин нүгэл уучлаад та мөнхийн уст орчихно гэж хэлээ зогсохгүй. Энэ өвчтөн хүнийг Есүс яасан бэ? Эдгээс хараагүй хүнийг хараа оргож, ядуу хүмүүсийг амьдралын тэтгэж эргүүлж босгож ирсэн байна. Тэгвэл энэ гурван үйлчлэлийг чуулган итгэгч нар бид нар яасан бэ? Хүлээж аваа одоо өргөжлүүлж байна. Тийм учраас бид нар сайн мэдээ тараах ёстой. Өшөө яах хэрэгтэй? Библиэнд эзний үгийг заах ёстой. Өшөө төгсөлийн өмнө эдгэрлийн үйлчлэл буюу бид нар хүмүүсийн амьдрал туслах хэрэгтэй. Яаков номон дээр хэлсэн байна. Өө ах минь та үлсэж байгаа юм уу? Тэгээ Бурхан таныг цатгах болтой пастор нэрээ цатхан гэдээсээ та Есүс итгэжүүл тэгээд ер нь бол би хоол игээд байхгүй. Маягаар өсгөлийн явж байгаа хүмүүс бид нар идчих талах ч юм уу, уучих юм ч юм уу, амьдралын бодистой хэрэгцээний тусламж өгөхгүй бол бидний итгэлээ юу гэж хэлсэн бэ? Үхмэл итгэлээ гэж хэлсэн. Хажууд чинь өсөж байгаа хүн байна, даарч байгаа хүн байна, зовж байгаа хүн байсан ч гэсэн за хэдүүлээ нэгээ залбирч Бурхан талбай болтгоо, зүг болтгоо гэж суусан мөртлөө өөртөө өглөг өгөхгүй бол юу вэ? Энэ үхмэл итгэл юм аа. Тийм учраас бидний итгэл амьд байхын тулд, үйлстэй байхын тулд эзэн энийг юугаар илэрхийлж байна? Та Бурхан зориулж байгаатай адилхан чин сэтгэлээрээ эзэн Есүсийн үлгэр дуурайтын адил танд өгөгдсөн сайн сайхнаас хүмүүст өгөө гэж байна. Амен. Тэгжээж энэ яасан 19 дэх эшлэлээр ирээдүйн төлөө та өөрсдөө сайн суурийг тавиад эрдэнсийг хурааснараа жинхэнэ амиас зурх юм аа. Амен. Тэгэхээр бид нар хамгийн чухал зүйл нь би төрөний хойноос явах ш. Эзэн надад өгсөн мөнх амнаас зураа зогсдог. Бурхан үнэхээр надад таалан өгсөн тэр сайн сайхан зүйлсээс яах вэ? Газар дэлхий дээр энэ төрөнгийг хураах зорих биш. Тэнгэрийн усад энэ төрөнгийг хураах. Тэр мөнх амнаас зурсан гэдгийг бачхын тулд бид нар эзний үлгэр жишээ дагуу хүмүүс сайн үлсээр туслан өгөх хэрэгтэй байна. Амен. Энэ бол итгэвч хүмүүсийн аврагдсан хүмүүсийн амьдралын зарчим юм. Амьдрал юм аа. Эзний өмнө дээр хамтдаа залбирцгаая. Бурхан минь таны үнгийн төлөө талархаж байна. Та бидэнд юу хэрэгтэй бүгдийг мэддэг. Бидний хэрэгцээнээс илүү давснаар та биднэрт өгч чадна. Харин эзэн минь ээ бид нар танаас эргэж танд найдвараа тавьж танаас зурлаггүйгээр энэ дэлхийн төр зүрийн тэр ялагдсан хуурамч зүйлсүүдээс амьдралын баталгаа болгон зуурсан бол эзэн минь та биднийг энэ үгээр дахин сэргээж бидний сэтгэлийг та ухааруулж өөрлөгөө эргүүлж өгч байгаа танд талархаж байна. Өнөөдрөөс эхлүүлэн бид нар таны үгнээс зурж эзэн Есүс Христ танаас зурж та бидэнд өгсөн тэр мөнх амиас зурж итгэлээр амьдрахад та тусалж өгөөч. Эзэн та бид нар энэ дэлхий дээр амьдрахад залуу насыг, ур чадварыг, авяас чадварыг, мэдлэг боловсролыг өгсөн. Бас энэ төрөнгийг өгсөн. Энэ бүх зүйлсийг эзэн минь та таалан одоо өрөөж өгөөч. Эзэн минь бид нар тань найдвараа тавьж байгаа. Та өөрийн хүсснээр өөрийн хүмүүсийг бэлхан дүүргэж өгөөч авнаа. Эзэн минь бид нар аврагдсан, бид нар цатгагдсан, мөнх амиас зурсан хүмүүс одоо энэ газар дэлхий дээр та бидэнд зөвшөөрсөн эд баялагаар дамжуулан мөнхийн төрөнгийг тэнгэрт хураадаг. Эзний сайн үсэд нэгддэг таны итгэмжтэй хүмүүс байхад та туслаач. Амьдралаа бүхний таны мотор дөрвөн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Бүхний бүтээсэн Бурхан бид өнөөдрийг хүртэл амьдралдаа энэ миний амьдралын баталгаа болохоо гэж бодож зуурсан олон зүйл байгаа. Харин өнөөдөр Бурхан та биднэрт өөрийн үгээр дамжуулан тэр бүх зүйл төр зүрийн бөгөө. Тэр бүх зүйл хуурамч өгөө. Тэр бүх зүйл миний амьдралын баталгаа найдвар миний суурь биш гэдгийг хэлж өгсөн. Талархаж байна. Бурхан минь та биднийг аврахын тулд бидний амьдралыг
Есүс Христийг илгээж тэр мөнх амиас зурагтун гэж өнөөдөр зааж өгсөн надад талархаж байна эзэн. Бид нар өнөөдөр сэтгэлээ эргүүлэн үнэхээр Есүс бол та миний аврагч. Есүс бол та миний амийн баталгаа, миний амьдралын баталгаа, миний даатгал, миний мөнхийн даатгал гэдгийг ойлгож итгэлээр танаас зуурхад туслаач гэмээр залбирсан. Бурхан минь өнөөдөр танаас зуурх итгэлийг та өгөөч. Эзэн та үнэхээр би танд хэлж бүх амьдралаараа үнэхээр тэр мөнхийн Христийн өдөр өөрийгөө сэгсрэгдэхгүй тул мөнхийн амийн эзэн Есүс Христээс зуурх итгэлийг өгөөч гэмээр залбирсан.
угшаалында고 өнөөдөр Монголын нийгэм рүү таны Христийн урахыг та тусалж өгөөч. Бид нар өөрсдийн нутгийг удирдах байгаа ард түмний удирдагч нарыг өргөж байна. Зөв шударгааны тэр газар тогтоож өгөөч. Газар тэл харахгүй шудраг бос бай зафаар амьд залхуур үйл ажиллагаанд хамрал бүх бузармуугийн нөлөө ажлыг эзэн Есүс Христийн нэрээр одоо таслан зогсоож эзэн Монголын ирээдүйд дахин нэг шин түүхийг эзэн илүүлэхэд та тусалж өгөөч. Эзэн тандаас талархаж байна. Бидний амьдралыг хамсан учраас чиний эрүүл мэндийг сатна хамгаалсан учраас өдөр болгон бидний идэх холтоос улсдоор хоорондоо хийх ажилтай олсон орлоготой байх гэж байгаа учраас талархаж. Та өгсөн учраас өнөөдөр таны өгсөн таны өрөөснөөс бид нар талархлын өргөлийг авч ирж байна. Эзний өдрийн өргөлийг авч ирж байна. Орсон орлогынхаа 11-ийг бас өргөж байна. Эзэн минь та энэ өчиг өргөлүүдийг таахан өөртөө хүлээн авч таны хаанчлал, таны аврал хэрэгтэй байгаа. Тэр газруудад тэр нулимстай ядарсан хүмүүсийн төлөө таны өргөлийг та зарцуулахад хүсэж өгөөч. Өргөсөн бүх хүмүүсийг та өргөж чадаагүй хүмүүсийг бас ажилдаа орлоготой байлгаж баяр хөөртэй сайн дураараа таны өмнө өргөх тэр итгэлийг та зөвшөөрч өгөөч. Эзэн тандаа ирэх өдрүүдэд даатгаж байна. Эзэн та бидний нүдний цэцгийн мэд хайрлан хамгаалж өдөр болгон үнэхээр таны хайр ивэл дотор танд амьдралаа даатхан амьдарч байгаа. Бурхан та өнөөдөр амлсан ёсоор бидний бүх хэрэгцээг хангаж өгөөч аваа. Эзэн тандаа хаалтрыг өгөө. Биний авсан эзэн Есүс Христийн нэрээр хамтдаа талархан залбирэн болж байна. Амен. Амен.